Мэргэжлийн бус хөнөр хийлэгдсэн. Тэгээд баталгааж өгөө тийм аппаратаар хийлэгдсэн. Давхар ирүүн дээр явсан. Нэлээ өндөр хүчээр явсан байсан. Тэр маань эмчилгээ аваагүй. Тэр уд шарх маань улам тэлээд, идэлээд, бохирдоод ирж исэн. За сайн байцгаана уу? Доктор Чингүн эмнэлгээс өнөөдөр та бүхэндээ хайфу аппаратны талаар мэдээлэл хүргэж байна. Хайфу аппарат маань яаж хүний биед үйлчлээд тэр арсыг чангалаад эхо аваа буюу хит 50 долгионыг өндөр нэвтэршүүлээд арсын давхар болон өөхөн давхарт 50-70 градусын халт үүсгэснээр арсан дах эластин колаген илэрхийлэлтийг идэвхжүүлнэ, нөхөн дүүлжүүлэх процессыг идэвхжүүлнэ. Дээрээс нь хайфу аппарат маань 5-10% бүргэлт хийгддэг ийм гоё аппарат байгаа. Хайфу аппаратыг ямар хүмүүст хийх вэ гэвэл ерөнхийдөө хүний өвшрлийн процесс 25 наснаас дээш илүү хурдтай явагдаад эхэлдэг. Тэгэхээр 25 наснаас дээшээгээ нас хамаарахгүйгээр хайфу аппаратыг хийж болдог. За тэгээ ямар ч нүрийн хэлбэртэй өөхөн давхар бага, өөхөн давхар их тарган нүртэй хүмүүст хайфу аппаратыг хийж болно. За хайфу маань өөрөө дотроо 4 төрлийн өшөөтэй байдаг. Өөхөн давхаргаас ахуулаад арсны гадарн давхар хүртэл ингээд хийгддэг 4 төрлийн өшөөтэй гэсэн үг. Ямар өшөө, ямар хүмүүст хийх гэдэг вэ? Өөрөө эмч өөрөө харж ээж хийнэ гэсэн. За өөхөн давхар багтай хүн байх юм бол өөхний өшөөг нь явахгүйгээр арсан дээр явдаг 2 өшөөг нь явна. Өөхөн давхар ихтэй нүрээрээ жижигэрья гэсэн хүмүүс байх юм бол өөхний өшөөтэй хамт явж болдог байгаа. Ер нь бол их хвчлэн хүмүүс миний нүур өөхөн давхар багтай, эд багтай учраас хайфу хийж болохгүй гэдэг тийм мэдээлэлтэй байдаг. Тэгэхээр тэр хүний арс тэр өөхөн давхар эдийг нь харж ээж эмч өөрөө аппаратныхаа яаж хийх үү гэдгээ техникээ сонгож хийдэг гэсэн үг. За хайфу аппарат хийж болохгүй хүмүүс бас байдаг. За энэ нь болохоор бамбайн өөрчлөлттэй хүн байж болно. За дээрэс нь гурвалсан мэдрэлийн өрөвсөл, мэдрэлийн гаралтай, архаг ядаргаа, нэгдлийн нүүр нь саажилттай ч юм уу тийм хүмүүст хайфу аппаратыг хийх оргилдог. За мэдээж дээрэс нь хөхөөл болон жирэмсэн хүмүүст хийгддэг энэ хайфу аппарат маань. Хайфу аппаратыг хүмүүс болохоор хүчтэй хийх тусмаа илүү үр дүнтэй гэж яриад байдаг. Тэр бол эсэргээрээ хайфу аппаратыг болохоор хүнийхээ арсны онцлог, өөхөн давхар эдрийг сайн харж ээж эмч өөрөө эмчилгээгээ төлөвлөж хийдэг. За тэгээд чанарын баталгаагүй аппаратаар хүчтэй явсны улмаас арс нэлээд түлэгдэх эрсдэлтэй гэсэн. Над дээр нэг хоёр тохиолдол ирж исэн. Мэргэжлийн бус, тэгээд мэргэжлийн бус хөнөр хийлэгдсэн. Тэгээд баталгааж өгөө тийм аппаратаар хийлэгдсэн. Давхар ирүүн дээр явсан. Нэлээд өндөр хүчээр явсан байсан. Тэгээд тэр маань арсан дор ингээд хүчээ хянахгүй тэр аппарат маань ингээд нэлээд өндөр хүчээр орж байгаа учраас арсан дор маш их хэмжээний наалдц буюу түлэгдлийг үүсгэсэн байдаг. За тэгснээр тэр одоо мэргэжлийн бус хүмүүс маань тэр түлэгдлийг бас эмчилгэж оролцсон байдаг. Тэр маань эмчилгээ аваагүй. Тэр уд шарх маань улам тэлээд, идэлээд, бохирдоод ирж исэн. Тэгэхээр хайфу аппаратыг болохоор мэргэжлийн эмнэлэгт баталгаажсан аппаратаар мэргэжлийн эмчээр хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг. Ямар нэгэн аюул эрсдэл учрахгүй гэсэн үг.